За Global Embassy-гийн маань номын болонгийн ээлж дугаар хүрэх гэж байна. За өмнө нь бид бас хэд хэдэн сонирхолтой номнуудыг та бүхэндээ ярьж өгсөн. За энэ удаа болохоор би энэ сонсогчийн тууж, сонсогчийн тэмдэглэл гэдэг энэ хоёр хөөрхөн номны тухай ярих гэж байна. Юу гэхээр одоо яг ингээд таврын улирал болж байна, яг нөгөө мэрэгжил, хүүхдэд мэрэгжлээ сонгох гэж байна. За би өөрөө цэргийн сэтгүүлчин. Тэгээд энэ дотоод хэргийн их сургууль энэ хүүхдэд маш олон хүүхдэд өрсөлдөг. Гэхдээ ямар шалгуур байдгийг, яаж сурдгийг, юу бэлтгэх ёстой гэдэг талаар нэг байнгын асууж байдаг. Тийм учраас нэг тийм уран бүтээлчүүний хувьд тийм санаа төрөөд ер нь нэг хүүхдүүдэд зориулсан юм ном бичье. Эхлээд яаж бэлтгэх ёстой, дараа нь сургуультай элсэн суралцлаа, одоо ямар уралдаан тэмцээнүүд явдгийг, цэргийн дүрм журам нь ямар байдгийг, за ямар одоо шалгуурыг давдгийг, те ямар үед нь шантардгийг, ямар үед нь баярлдгийг, урам зориг авдгийг ингээд. Тэгээ хүүхдүүд айгүйх асуултууд ирдэг байхгүй юу. Тэгээд би тэр асуултанд хариулт олох шугамар зорилгоор одоо энэ бэлэг жаргал гэдэг нэг хүүгээр төлөөлүүлээд энэ сонсогчийн тууж гэдэг номыг бичсэн. Тэгсэн чинь энэ бүр айгүй олон хүүхдэд хүрсэн байлээ. Манай сургууль 90 жилийн явуулаад сонсогчийн тууж гэдэг тийм баримтат эссе маягаар бичсэн байхгүй юу. Тэгээ энэ ном маань ингээд яг ингээд цэргийн ерөнхийдөө бол одоо энэ цэргийн хүн болоход те ер нь эхлээ сонголтоо яаж хийх ёстой. За зөвхөн мөрөөдөө л болчдөг юм биш. Мөрөөдөл зорилготой хүрэхин тулд маш олон шалгуурыг давна, маш олон шалгалт өгнө. За тэгэл үнэхээр хүн одоо мөрөөдөд орсон хүмүүсийн хувьд бол маш 4 жилийн хугацаа сонсогч насныхын амьдрал бол сонсогчийн амьдрал бол үнэхээр сонирхолтой. За тэр цэргийн дүрм журам, сонсогчийн дүрм журам, за дээр нь одоо ингээд эн чинь өөрхөл хайр дурлал ерөөсөл бүх юмнууд байгаа шүү дээ тийм болохоор ийм сонсогчийн тууж гэдэг ийм ном бичсэн. Тэгээд энэ номыг хэрвээ одоо ингээд цэргийн сургуулийн сонсогч болохыг мөрөөдөж байгаа хүмүүс манаас энэ номыг уншаарай гэж хэлмээр байна. За хоёрт нь энэ сонсогчийн тууж маань болохоор бэлэг жаргал гэдэг эрэгтэй хүүхэд ийм одоо амьдралаар бичсэн баггүй юу. Тэгсэн чи дараа нөгөө нэг манай сургуульчин бас эмэгтэй сонсогчд олон байдаг. Тэгээ эмэгтэй сонсогч хүүхдэд эмэгтэй яг тэгвэл цөөхөн авдаг. Цөөхөн хүүхд эсвэл тэгээд ер нь эмэгтэй сонсогч ямар шалгуурыг давдгийг, одоо яадгийг, за одоо уралдаан тэмцээнд яаж ордгийг, тэгээ норомтой хүн ямар байдгийг ингээд бас айгүй сонирхолтой юм түүхийг манай сургуулийн сонсогч байсан Өсөг баяр гэдэг 2025 оны төгсөгч юм охин байгаа. Одоо тэгээ сургуулаа төгсөөд одоо их сургуультай ажиллаж байгаа юм маш мундаг Монгол Улсын ерөнхийлөгчийн шагнал авч ирсэн юм Өсөг баяр гэдэг охинд одоо охтуудын эмэгтэй сонсогчийн тухай ном бичээч гэдэг. Тэгээд ингээд бичүүлээд редакторлаад энэ хоёр номыг гаргасан. Тэгээ энэ хоёр ном маань манай сургуульд одоо элсэн суралцахыг хүсэж байгаа хүүхдүүд юм бол одоо үргэлжлэлт хэрэгцээ олсон юм хөрхэн сонирхолтой ном байгаа. Тэгээд цэргийн сургуульд орох сонирхолтой маш олон хүүхдүүд байдаг. Тэгвэл энэ хоёр номыг үзээрэй, уншаарай гэж урьж байна. Энэ төр номд цөөхөн ширхэг байгаа. Баярлалаа. Ингээд дараагийн номын одоо булангараа эргээд уулзцгаая.